Сайн байцгаана уу? Бид бүтээмжтэй хүнийг бий болгодог сэтгэл зүйн хүчин зүйлүүдийг авч үзэж байгаа. Өнөөдөр хоёр дахь хүчин зүйл болох өөрийгөө дайчлах чанарын талаар та бүгдтэй танилцуулнаа. Өөрийгөө дайчлах чанарыг ярихаас өмнө бид нар өөртөө ихтэй байдлын тухай ойлголтыг авч үзэх ёстой. Энэ бол нэлээд их төөрөгдөлд дагуулдаг, хүмүүс сайн ойлгодгүй ийм ойлголт юм санагддаг. Ажилд авах зар дээр өөртөө ихтэй хүнийг ажилд авнаа гэж зар тавьсан байдаг. За мөн бид нар хоорондоо өөртөө ихтэй хүн, өөртөө итгэлгүй залуу гэж бие бинийгээ ярьдаг. За тэгвэл улс төрчид сонгуульд өрсөлдөж явахдаа маш их өөртөө ихтэй харагддаг. Бид сонгодог, сонгогдсон хойноо улс орны төлөө хэрэгтэй юм хийж чаддаг билүү? Тэгэхээр өөртөө ихтэй байдал гэдэг чинь хоосон дүр юм уу? Яг юу юм бэ? Жүжиглэлт юм уу гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. Яагаад ийм асуулт төөрөгдөл гарч ирээд байгаа вэ гэхээр өөртөө ихтэй байдал маань үндсэндээ хоёр зүйлийн бүрдэл байгаа юм. Нэгдүгээрт өөрийгөө эрхэмлэх байдал, хоёр дахь нь өөрийгөө дайчлах чанар гэсэн ийм хоёр хоорондоо тусдаа ойлголтоо гэж хэлж болно. За аваад үзэх юм бол өөрийгөө эрхэмлэх байдал гэдэг маань аливаа хүн өөрийнхөө гоо зүй, царай, за бие, за магадгүй одоо хурдан гүйдэг байж болно бусд хүмүүсээс. Эсвэл илүү хүчтэй хээтэй байж болно, сайхан хоолойтой байж болно. Энэ одоо өөрийнхөө аливаа нэг шин чанарыг эрхэмлэж байгаа байдлыг өөрийгөө эрхэмлэх байдал гэж ярьж байгаа. Жишээлбэл онд сурдаг хүүхэд байж болно. Тухайн сургуультай шилдэг сурагч байж болно. Өөрийгөө эрхэмлэх одоо тийм хандлагатай болж болох юм аа. За ингээд хотын хэмжээнд, улсын хэмжээнд гарч ирээд бусад сургуулиудын бас онцлогтнуудтай өөрийгөө жишээд үзэхэд тааруу байж болно. Энэ тохиолдолд өөрийгөө эрхэмлэх байдал маань шууд одоо арилж байгаа, цохилтонд орж байгаа. Тэгэхээр өөрийгөө эрхэмлэхийн одоо байдал маань бол ер нь эмзэг тухайн одоо хүрээлэлдэл хүчинтэй байдаг. За тэгээд цохилтонд орохдоо амархан ийм байдлаа гэж бид нэр ойлгож байна. За монголчууд бид нар бие тоосон, бие тоох гэж ярьдаг. Тэгэхээр өөрийгөө эрхэмлэх энэ байдал маань хэмжээнээс хэтрээд ирэхээр бие тоолтуулж хувирдаг. Эргээд нөгөө хүндээ одоо муу гэсэн үг. Мэдээж бага хэмжээнд хүн бол өөрийгөө эрхэмлэх, өөрөөрөө бахархах ийм зүйл бол мэдээж байх ёстой. За харин эсрэгээр өөрийгөө дайчлах чанар бол огт өөр. Өөрийгөө дайчлах чанар бол аливаа бэрхшээл, сорилт, ажлыг хүчин чармаалт гаргаж давж гарч чадна гэсэн ийм итгэл юм. Тэгэхээр энэ бол өөртөө итгэх итгэлийн одоо нэг хэлбэр. Гэхдээ өөрийгөө эрхэмлэх байдалтай харьцуулбал илүүтэй өөрийнхөө хичээл зүтгэлд найдаж байна гэсэн үг. Аливаа сорилт гарч ирэхэд тэрнийг давахын тулд бүх хичээл зүтгэлээ дайчилнаа, өөрийгөө дайчилж чадна гэдэгтээ итгэж байна гэсэн үг. За ингээд ялгааг нь би та бүгдд ярьлаа. За өөрийгөө дайчлах чанарыг бол одоо олон нийтийн хүртэл болгосон сэтгэл зүйч бол одоо нэрт сэтгэл зүйч доктор Альберт Бандура байж байгаа. За Бандура одоо энэ өөрийгөө дайчлах чанар бол бүтээмжид нөлөөлдөг юм байна гэдгийг судалж гаргаж ирсэн. За түүнээс хойш маш олон судалгаанууд бол дэлхийд даяар хийгдсэн. Нийтдээ 100 гаруй бүтээмжийн судалгаа хийгдсэн байна. Ингээд компани ажилтнуудаас өөрийгөө дайчлах чанартай хүмүүс бол хамгийн өндөр бүтээмжтэй байдгаа гэж судалж гаргасан байна. Мэдээж өндөр бүтээмжтэй хүн гэдэг чинь өндөр цалин авна, тушаал дэвшин захирал болон менежер болно гэсэн үг. За оюутнуудын хувьд бас судлаад үзэхэд оюутнуудын сурлагын дүнг сэтгэл зүйн зан чанаруудтай харьцуулж судалсан 241 судалгааны үр дүнг нэгтгэж үзсэн байж байна. За тэгэхээр өөрийгөө дайчлах чанар бол ерөөсөө сурлагын одоо чанар чансааг бол таамаглаж чадж байна гэдэг ийм дүгнэлт гарсан байгаа. Өөрийгөө дайчлах чанартай энэ чанарыг одоо өөртөө төлөвшүүлсэн хүмүүс аливаа сорилт бэрхшээл өмнө нь тулгархад сандардаггүй, хямралд ордоггүй. За сэтгэл зүйн хувьд бол тайвнаар хүлээж авдаг. Гэтэл өөрийгөө эрхэмлэх байдалтай ийм хүмүүс бол сандарч дэвдэх ийм байдал харагддаг гинэ. Яагаад тэгэхээр өөрийгөө дайчлах чанар чинь бол ямар ч сорилт бэрхшээл гарч ирсэн
тэрнийг давахын төлөө бүх хүчээ дайчилнаа, хичээл зүтгэл гаргана гэдэг ийм л одоо ерөөхдөө итгэл байгаа шүү дээ. За би Монголын эцэг эхчүүдэд одоо түгээмэл анзаарагддаг өөрийгөө дайчлах чанарыг устгаж үгүй хийж идэг хүүхэд наснаас нь одоо устгадаг ийм хоёр зүйл дээр бас та бүгдтэй хэлэх гэсэн. Нэгдүгürt одоо хүүхдийг хичээл давтуулж байгаа нэрээр загиндаг, зандардаг. Тэгээд уншиж чадахгүй, бичиж чадахгүй, за тоогоо бодож чадахгүй болохоор чадваргүй тэнэг гэж цололдог. Энэ бол ерөөсөө одоо хэрвээ ийм байдлаар хүүхдэд давтлага өгөх гэж байгаа бол ингэснээс огт давтлага өгөөгүй дээр. Ягаад тэгэхээр одоо нэг үг үйлдэл хүүхдэд насан туршийн маш том одоо шарх сорийг бол сэтгэл зүйн шарх сорийг бол үлдээн. Тэгэхээр бид хүүхдүүдэд өөрийгөө дайчлах чадвартай болгож бэлдэх гэж байгаа болохоос биш, тэр чадварыг харин устгах гэж байгаа хүмүүс биш шүү дээ. За хоёр дахь асуудал бол одоо хүүхдийг баг жижиг, чи жоохон байна, чи хол бай, ямар ч ажилд оролцуулдаггүй, юу ч хийлэгдэггүй, асуулт асуухаар нь жоохон хүүхэд тийм асуудаг юм аа. Цөг гэм цаанаа яв, тийшээ явж тоглож игээд ингээд хөөгөөд явуулдаг. Энэ бол ерөөсөө хүүхдийг багаас нь би бол чадваргүй юм байна, би бол зүтгэлгүй юм байна гэдэг ийм ойлголт руу хөтлөж идэг. Маш хортой юм чанар харагдж идэг. За хүүхдүүд дээр бол судалгаа сэтгэл зүйчнэр хийж үзсэн байж байгаа. Ингээд зарим эцэгчүүд тооны одоо тийм тэмцээнд ороод төрүүлээд гараад ирсэн хүүхдүүдийг зарим эцэгчүүд бол чи ухаантай, миний хүүхэд мундаг, чи бол төрөлхийн гоц авьяастай онцгой хүүхэд ч үү гэж магтсан. За нөгөө нэг эцэгчүүд нь өөрсдөө хүүхдүүдийг чи сайн хичээсэн учраас энийг хийж чадлаа. Чи хөдөлмөрсөн учраас тэрний чи үр шим гарлаа гэж өөрийгөө дайчлах, өөрийгөө дайчилсан тэр чиглэл рүү ингэж магтсан байж байгаа. За тэгээд сэтгэл зүйчнэр ингээд үргэлжлүүлээд хүүхдүүдийн судлаад үзэхэд тэр ухаантай, онцгой, авьяастай гэж магтуулсан хүүхдүүд дараагийн одоо тооны сорилтонд орохдоо бол айж исэн. Юунаас айж яана гэж судлаад үзэхээр хэрвээ энэ тоог бодож чадахгүй бол би одоо мангар болчих юм биш үү? Би онцгой биш болчих юм биш үү гэдэг ийм айдас бол хүүхдүүдэд байсан. Нөгөө өөрийгөө дайчилсан гэдгээр нь магтуулсан, хичээсэн шүү, хөдөлмөрсөн учраас чи энэ үр дүнд хүрлээ гэж магтуулсан хүүхдүүд ямар ч айдасгүй би дахиад хичээнэ, дахиад одоо энэний ард талд өөрийгөө дайчлаад гарна гэдэг ийм итгэл үнэмшилтэй байсан байна. Тэгэхээр одоо эндээс бүтээмжид одоо өөрийгөө дайчлах энэ сэтгэл зүйн чанар ямар чухал үүрэгтэй юм бэ? Эцэгчүүд хүүхдтэйгээ яаж харьцах ёстой вэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болж эхэлж байгаа баха. За өөрийгөө дайчлах чанарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр ерөнхийдөө дараах зөвлөгөө бол би та бүгдтэй өгч байна. Нэгдүгээр хүүхдүүдэд өөрсдөд нь таарсан сорилтуудыг бол өгөх ёстой баг багаар. Ингээд өгөхдөө бол хажууд нь байнга эцэгчүүд тасгалжуулж чи өөрийгөө дайчил, тэгэх юм бол чи чадна, чи зүтгэх юм бол ард нь гарна гэдэг ийм мессеж өгөх ёстой. За мөн одоо хичээвэл, хөдөлмөрлөл, өөрийгөө дайчлуул, шантраагүй бол давж гарлаа гэдгийг нь тэр тухайн сорилтуудыг давсны дараа нь ойлгох ёстой. За мөн яг ийм жишээнүүдийг одоо тамирчдын жишээ байж болно. За мундаг бизнесмэнүүдийн жишээ байж болно. Ингээд оюуны өндөр чадвартай байсан учраас биш. Царайлаг байсан учраас биш. Биеийн хувьд одоо өндөр томч гэдэг юм уу, хурдан гүйдэг, том булчинтай байсан учраас биш. Харин өөрийгөө хичээсэн, дайчилсан, шантраагүй учраас энэ амжилтанд хүрлээ гэдгийг л ерөөсөө байнга ярьж ойлгуулж чадах юм бол хүүхдэд энэ өөрийгөө дайчлах чанар бол хөгжиж суух болно. За ингээд та бүгдтэй хоёр дахь сэтгэл зүйн зөвлөгөөгөө хүргэлээ. Хүүхдүүдээ бүтээмжтэй хүн болох ажилтнад нь амжилт хүсье. Тэгээд мэдээж одоо энэ хуудасаа цаашаа одоо хэрэгтэй хүмүүст нь шеэрлэх хэрэгтэй, лайк дарах хэрэгтэй. За өөрсдийнхөө туршлагаас санаа оноогоо комментээр бичиж үлдээгээрэй гэж хүсэж байна. За амжилт хүсье.